Сайн байцгаана үзэгчдээ. AMG Mother сог 5-тай морил. Өнөөдөр юм бишний үнсэн зүйлийг хийсэн part 2-ыг ярих бэлэн боллоо. Таалагдсан бол лайк зөв бодорой. Баярлалаа. За тэгээд олон юм шилдэг шүү бичлэгэнд орцгоё. Өнөөгөө зэдлээ ингээд болсон. Энэ галуудад энэ таарна гэсэн мэдэн төрөөд ингээд болсон шүү дээ. Харин яс үргэлжлүүлээд явцгаая. Би энэ газрыг тэсрэг бөмбөр дүүрэн байх гэж бодсон чинь үгүй болтой. Хүмүүс амьддаг юм байна. Тугавэ амаа юм байж хариуд авах хүн нэртэл хуу гарахгүй шүү. Гэт манай голдод тушаад өчтдөг. Тэгээд жоохон дээлх хуугаар байгаад тэгээд манай нөхрийг өөрөө уучраад би лав явуулаа гэд яваад өгдөг. Тэгээд манай нөхөр амир үсэд хоолны гадар хайж яасан чинь нэг өвгөн хоол гараад байж идэг. Бидний хүчтэй шинэ сөүлийг гэрэлтүүлнэ гэсэн хуудас харагддаг. Чи юу гэж бодож байна? Гоё биш гэж юу? Тэгээд манай нөхөрт хэлдэг. Хичээл зүтгэлээр гэлдүүлнэ гэдэг нэрэл өнөө үг шүү. Шинэ сөүлийн эрчим хүчний их үүсвэр нь хаана чулуунаас өөр зүйл байдаг юм биш үү? Юу гэсэн үг вэ? Маана чулуунаас өөр эрчим хүчний их үүсвэр хас байдаг хэрэггүй. Хаана шиг болгонууд амархан захирагдаж хэлсэн бүхнийг дагдаг шүү дээ. Чи энэ хийсэн орхон гэдэс гэж бодсон болтой. Үгүй шүү, үгүй гэсэн чинь манай гол дэрийн залуу би энэ дуудах гэж ирээгүй. Ажиллах гэж ирсэн гэж хэлдэг. Энд ирсэн хүмүүсийн үйлдэл удахгүй чинийхч болно гэд манай хүний сүрдүүлэг өнгөөс гарч эхэлдэг. Тэгээд манай гол дүрт ингэж хэлдэг. Энд ирсэн хүн бүр ихэндээ уурхаар уурахгүй хичээдэг. Уурхаа ямар байдгийг чи мэдэн дээ. Гэхдээ эцэстэн дайшгүй ирэх цөөлийг төр хойшлуусаар байга бүхний алдаад нөгөө уурхатаа бутаад очдөг. Хүн хөхтэй ардаа ямар нэгэн мөр үлддэг гэдэг. Харин чам шиг навчнууд хөхтэй ардаа зөвхөн бузар юм булайл үлддэг. Харин чи ардаа юу үлдэх гэж харахыг чсэн яадаг хүлээж байна. За яах вэ? Хэд болсон юм? 10 сар. Юу вэ? Хандэрчод алдчихсан юм хайшин. Энд бүх юм ховор шүү дээ. Саяын шоологч нь гэхэд 9 соёл хүрнэ. Уучлаарай. Надад тийм хүмүүс байхгүй. Намайг ин чиний ирсэн гэд хуурах гээд байгаа юм биш үү? 10 соёл гэж юу вэ? Арай дэндүү юм биш гэж юу? Би ганц ч юм төлөхгүй. Тэгээд манай хүн цайл гаргаад утгах арга тэдэж эхэлдэг. Тэгсэн чинь амар хорон инээс хэлээд над чиг хөшөө өгөн уурхайд 8 хийгээд байж байгаа сэжиглээгүй гэж юу? Гэж хэлсэн чинь манай хүн бүр сүсэн бараг гарахны эвгүй гаруудад тааччихжээ гэд толгой дотор боддог. Тэгээд сандарсан маягаар хэлдэг. Тайвшдаа өгөө. Надад тийм их мөнгө байгаа гэж үнэхээр бодож байна гэж юу? 10 соёлч гэх шиг жишээ нь халаасанд чинь байгаа хоёр тэр маань чулуугаар манай хүн бүр гайхаад хацсан царилсан. Үүнийг ч бас мэдчихлээ гэж юу? Өдүүлээд би чам шударгаар үнэлж өгье гэсэн чинь манай хүн хэлдэг. Наад худлаа яриагаа бол энэ манай чулууг аюулгүй авч явахын тулд би ямар хөвцөлсөд туусны мэдхүү арга байхгүй гэж юу? Эсвэл дараа нь би мөнгийг төлж болох уу? Өвөө. Энэ залуугийн үгэнд итгэхэд суух юм уу? Дүүэл болчихъя. Энд чинь ердөөл илсэн цаграг. Хөөй. Юу хараад гүлэрчихвөө? Зүйлээд байгаа юм уу? Өө навшиг бүтлгүүдчихлээ. Чиний хүсэж байгаа тэр аана чулууч нь ийм хэмжээтэй юм чинь 100 соёлын үнэл хүрэх юм байна. Энэ яахлаараа 300 соёл хүрэхээр байхад 100 соёл гэж юу балараад байгаа юм бэ? Энэ муусан овшнууд болдгсон бол тэр өвгний ам руу чигчмэр санагдаад байх юм. Гэхдээ одоо арай цаг нь болоогүй. Хариултайсан бодож байгаад хэлээрэй. За. Тэгвэл манай чулуугаас хадгаж яваарай. Энэ халаасны хулгайч дээр юм чи ихтэй шүү. Өөрийг урд нэг нь зогсож байна. Анхны 8 жин болохоор би хариултыг чинь арай өгөөмөр өгье. Тэнд байгаад бисээс өөр таалагдсанаас нэгийг сонго. Хөөхий юм сүртэй юм байна гэж бодсон чинь зүгээр л овоос хог байж шүү дээ. Ядаж дайггүй ойлгохтой юм байх ёстой доо. Энэ залуу чинь их сонирхолтой юм аа. Хідээж алдахыг хүсдэггүй. Их шуналтай зантай юм. Ийм өчүүхэн айштай. Хүнийг хамгийн сүүлд хизээ харснаас санахгүй байна. Гэт жоохон үнэлдэг. Тэгээд манай гол дүрийн залуу маань хаашаагаад ч үүнээс дээр юм олдохгүй болтой. За зүгээр байл дөө. Чиж хэрэггүй юм их дуртай юм аа. Тийм үнэ. Нэрээ үгүй. Таны нэр хэн гэдэг вэ? Galaxy. Тэгвэл Galaxy дахиж хизээж уулзахгүй байцгаая. Тэрийг ч мэдэхгүй юм даа жаал минь. Тэгэхээр энэ зүйл миний хүчний сэргэлттэй ямар ч холбоо байхгүй гэсэн үг. Үүнийг би анх удаа л харж байгаа юм. Гарцаагүй. Гэхдээ яагаад ч өмнө нь харж байсан мэт танил санагдсан. Яг л надад зориулж бэлдсэн мэт. Танил тотно хатлаа. Нэгэн зэрэг огт шин мэт. Яг л намайг дуудаж байгаа мэт. Энэ ямар мэдрэмж вэ? Би саяхан энд ирсэн шинэ залуу юу? Пак махо. Өөрөө энд хүртэл ирж чамайг чирээд буцаах хэрэгтэй юу? Ханаа гол дүрийн залуугийн нэр нь төгсөөг болгох шүү.
Яриад нөгөө үзэгч тандраа гайхаж магадгүй бодуулаад хэллээ. Тэгээ махварга бутад орцгоо. Эхлээд хаашаа явахыг минь хэлж өгөх ёстой байсан. Мартат. Чи намайг басамжилж байгаа юм уу? Тийм үү? Хүчээж зэрэг чадаагүй новшойж надтай үсрүүлж төгөлн гинэ. Чам шиг новшууд амаа юмхэд додуулах хэрэгтэй байхгүй юу? Овоо ууртай юм гэж чамаас ханж явах болно. Хэдий нэгэн цагт чамд заавал хална гэж дотроо боддог. Урдаа бүсээ уурхаам. Паг махаагүй. Тавтаа морил энэ новшид хэрэглэлүүдийг нь өгчих. За хэрэгсэл хоолны дадлыг талингаас ч суутгана. Манай чулуу олбол өөртөө авч гарна. Ойлгов уу? Хариулаач. Тэгээд өөр юм байна уу? Өдрийн талин хийдвэ. Тэр зүйлсээ ч гэсэн тайлбарлах ёстой бидтэй. Уурхай наад захын ажлыг хүртэл хааж өгөх хэрэгтэй юу? Дуулганы мөнгийг чинь талингаас ч суутгана. Үүний сайн тогтоож ав. Тэнийг новш. Энэ жаалыг 970 өдөр уурхай ам руу явуул. Гэхдээ тэр газар чинь одоо ч манай чулууны ухаж гаргаж иртэл дээш гаргах бодох хэрэггүй. Үгүй бол үнэхээр алан шүү. Өөрөө зайлаа. Тиймээ дараагаа тэр чамд сонсож байгаа шүү дээ. Ингээ үнсэн цэлийн элсний шидтэн парт 2-оо дууслаа. Тэгээ таалагдсан бол лайк сабаа дараарай. Бас ямар болж үнэлдэ бичээрэй. Бас юу хаана юунд сонсож байна. Тэрний бичээрэй. Бас анхудаа манхаа туршлал хийж байгаа болохоор бас түүнэлт өгөөд бичээд өгөөрэй. Тэгээ айлуулга хараалгаггүй бичих хүсье. За тэгэхээр баярлалаа. Үзэж байгаад тэгээд намайг бас үздэг хүмүүс сабскрайб хийсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараа дахин гоё манхаа товчлол хийх болно. Дараагийн бичлэгээ уулзцгаая. Goodbye.